За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ лайваараа өглөөний лайваараа уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд би энэ лайвнда даварсан этгээдүүдийг дарах хууль төр засаг байна уу гэж асуугаад байгаа. Одоо Монголд даварсан этгээдүүд байна. Бид нар энэ ковид гээд хөл хорой морой гэд байж ах хооронд даварсан этгээдүүд одоо Монголыг бүр дарлж штэ. Би энд ерөнхий сайд асан сайхан бэлгийг нэрлээд байгаа. Ямар даварцсан этгээд вэ? Гадаад гараад нуугдцсан. Гадаад руу зүхтаацсан. Тэгэхээр энд хоёр зүйл байна. Яагаад сайхан бэлгийг зүхтаалах вэ? Хэн зүхтаалах вэ? Хэний зөвшөөрлөөр зүхтаасан бэ тэр хүн? Уг нь хэрэг үүсгэсэн байсан гэж байна. Гэтэл тэр хүн гадаад руу зүхтчлаа. Тэр зүхтаалгасан этгээд ямар шүүгч байсан бэ? Шүүгчийн захирамжаар чөлөөтэй зүхтаасан гэсэн шүү дээ. Тэр шүүгчийн нэрийг ил болгож хариуцлага тооцож болдгоо мүү? Яагаад энэ хүн зүхтаач вэ? Ямар хувилдаан байсан? Хэн хээл ахуул өгсөн? Хэний зөвшөөрлөөр зүхтаасан? Сайхан бэлэг бол Дубайн гэрээ гэдгийг байгуулсан. Монгол улсын ерөнхий сайд хүн гинтхэн алга болцсон Монголоос. Хайчсан гэсэн Дубай дээр гараад ирсэн. Тэгэл гадаадын компанитай Rio Tinto-той ингээд гар өсгөх зурцсан. Их хурлч мэдээгүй, Монголын төр засагч мэдээгүй, засгийн газраас шийдвэр гараагүй. Шууд өөрөө очиод хийцэн. Энэ бол цэвэр хээл ахуулын асуудал юм. Монголын газрын баялаг Монгол улсыг зарцсан. Ойлгомжтой. За дараа нь юу болсон? Гинтхэн Эрдэнэт үйлдвэрийн маань бас сайхан бэлгийн засгийн газрын үед зарцсан. Тэ? Энд бас тэр хүн оролцсон. Ойлгомжтой асуудал. Эрдэнэтийн 49%-ийг засгийн газар бас дураараа сайхан бэлгийн үед шийдсэн. За энийг харин Монгол улс эсрэгээр нь эргүүлээд одоо 49%-ийн тэр хүмүүсээс нь авч явах шиг байна. Ийм хоёр одоо том хэрэг хийсэн хүн өнөөдөр гадаад руу гарч зүхтаагаад Монгол улсыг одоо доромжлоо сууч. Та нар яаж чадах юм? Би одоо энэ өндөр үнэтэй хуулийн фирм хөлсөлж авсан гэд. Энэ Интерпол мол гэд байхгүй болцсон юм уу? Хуулийн байгууллага ажиллахаа болцсон юм уу? Цагдаа авилгалынхан одоо юу хийж байна? Энэ ямар шатандаа явж байна? Энэ хүний хизээ авчрах юм бэ? Уг нь олон улсын Интерпол гэдэг байгууллага чинь гэмт этгээдүүдийг хаанч байсан бариад ирдийн гэв үсттэй. Яагаад энэ хүний чинь авчрахгүй байгаа юм бэ? Энд хариу өгөөч. Монголын хууль хүчний байгууллагын төрийн одоо удирдлага хууль байна уу, төр байна уу Монголд? За, нэг ийм одоо даварсан этгээ сайхан бэлэг гээд Монголыг гадаадаас нулимаа зогсож байна. За, дотоодод би түрүүн бас нэг хэлсэн дээ. Б Батхүү гээд Step Gold компани одоо захирал хөрөнгө оруулагч Чингис хаан банкны хөрөнгө оруулагч гинэ. Энэ хүн зэрлэг балмад итгээд хагас жилийн дотор 4 хүнийг зодчлоо. Нүүр ам, хавирга, нүд рүү нь одоо бас ингээд бэртэж гэмтээгээд хутга мэсээр хутгалаа хийчлээ. Өмнө нь хэдэн хүн зодсон, тэр тоогоо алдсан гэж байгаа шүү дээ. Зөвхөн сүүлийн хагас жилийн дотор 4 хүн зодчлоо. 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн. Энэ хүн одоо энэ олон гэмт хэрэгдээ нэгч ял авахгүй, нэгч шүүх хурал болохгүй яваад ах юм. Тэр Б Батхүүгийн яриагаар бол өөрөө Зандан шатрын найз, Сумья Базар миний гарын хүн, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Батбаяр миний гарын хүн. За дээд шүүх, ерөн шүүх тэр чигээрээ миний тал. За прокурор, тэр тусмаа хан уулын прокурорын удирдлага миний гар. Бүр ингэж ярьдаг. Тэ. Дээр нэмэ цагдаа хан уулын прокурор бол миний талд ажиллана. Ерөн цагдаа нийтээр миний одоо гар дорл хөдөлдөг. Би бол одоо ардын намын баг хурлын гишүүн хүн. Тэднийг одоо би ивент итгэдэг. Би мөнгөөр одоо томчуудад нь байр юм өгдөг. Ийм юм яриад ингээ хүн зодоод ингээд хэрэг төв хийчихэд одоо явж байгаа хүн ерөөсөө хариуцлага хүлээдэг. Ийм даварсан этгээдүүдийг дарддаг хууль Монголд алга байна.
даварсан этгээдүүдийг дарддаг төр засаг гэж Монголд алга байна. Бүгдээрээ энэ мөнгөтэй ийм хүмүүсийн гарт орчиж тэр хуулийн байгууллага энэ цэрэг цагдаа за тэгээд энэ бүр улсын их хурлын дарга нь хүртэр одоо гэмт этгээдүүд, залт этгээдүүдийн одоо гар хөл тэднийг хайцаалдаг ийм болцсон юм байна. Тийм болохоор давраад ингээд хүн зодоод, хүн утгалаад ингээд зүв зүгээр яваад идэх юм байна. Энэ төр засаг хууль гэж Монголд байна уу? Даварсан этгээдүүдийг дарах юм уу? Та нар альсгүй гар хөлөнд болсон хэвээрээ байх юм уу? Би энийг байнга асууж явах болно. Их хурлын дарга Зандан Шатраа. Чиний тэр найз чинь тий. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тий. Чиний босс чинь гэж байгаа шүү дээ тэр чинь. За өөр хэн блэ? Сумья Базар гэж байгаа. Хөөе чиний одоо тий. Чиний эзэн юм гэсэн тэр үний яриагаа. Би энийг өөрөө сонссон юм а ярьж байгаа шүү тий. Бүр тэгж хилээд одоо сууж штэ тэр үн чинь. Тэгээ одоо ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй байна. Энэ Интерпол гэж байна уу? Монголыг гадаадаас нулимж байгаа тэр сайхан бэлгийг чихтэй даваад ир чадах юм уу? Дотооддоо хүн зодчоод хүн утгалчаад зүг зүгээр яваад байгаа энэ хүнд хариуцлага тооцдог юм гэж байна уу? Монголын төр засаг, Монголын удирдлагууд мөнгөтэй хүмүүс лоёрчдын ийм балмад этгээдүүдийн гарт орсон уу? Үндэ арай хитэрч जैन те. Энэ дээр одоо ард түмэн те ийм юм бас хаа сайгүй болж байгаа шүү. Шудраг юм гэж байхгүй болсон шүү энэ төрд чинь. Би энийг байнга сануулна те. Сайхан бэлгийн юмыг мартаж болохгүй.